Тампон хэрэглэсний улмаас үүссэн toxic shock syndrome нэртэй ийм амь насанд маш аюултай энэ өвчнөөр өвчлөөд улмаар хоёр хөлөө ингэ тариулсан ийм дийлэнх зах зээл дээр худалдаалагддаг энэ тампонуудад түгээмэл байдаг 6 ийм хортой бодисыг би танарт хэлж өгье. За тэгэхээр аль ч төрлийн энэ одоо ариун цэврийн хэрэглүүд бүгдээрээ адилхан бидний биед хортой юм бол бид нар өөрсдөө яаж хамгаалах боломжтой вэ гэхээр хамгийн нэгдүгээр сайн байцгаана уу. За чи миний хэлэлээ согтаа давтан байрал шинэ бичлэгтэй давтан байрал. Тэгэхээр энэ удаагийн бичлэг дээрээ Diary of CEO podcast-ийн ээлжид нэгэн дугаарыг төвчлэн хүрэхэд бэлэн болоод байна. За энэ удаагийн сонгож авсан дугаар маань бусад одоо өмнөх дугаартай харьцуулахад нэлээд өөр дугаар байгаа. Юугаараа ялгаатай вэ гэхээр одоо энэ дугаар дээр бол шинжлэх ухааны судалгаа, нотлохоо гэхээсээ илүүтэйгээр нэгэн эмэгтэй тохиолдсон аимшигтай түүх буюу одоо ариун цэвэр эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл болох тампоноос болоод хоёр хөлөө тайруулсан энэ эмэгтэйгийн одоо өөртөө тохиолдсон бодит энэ түүхээ энэ подкастн дээр 2 цагийн турш ийм ярилцлагаараа ийм онцлог байгаа. Энэ 2 цагийн турш ярилцсан энэ подкастыг би та нартай базаад товчлоод орчуулад энэ бичлэгээрээ хүргье. За тэгэхээр юу басан талаар шууд яриад авъя. Америк нэгдсэн улсын Калифорни мужид амьдардаг Лорен Вассер хэмээх нэртэй энэхүү эмэгтэй маань тампон хэрэглэсний улмаас үүссэн toxic shock syndrome нэртэй ийм амь насанд маш аюултай энэ өвчнөөр өвчлөөд улмаар хоёр хөлөө тариулсан ийм аимшигтай одоо үйл явдал болжээ. За тэгээд энэ үйл явдал бол 2012 оны 10 дугаар сарын 3-нд болсон. Энэ өдөр бол Лорены амьдрал орвонгоороо иргэсэн аимшигтай үйл явдал болсон. За юу болсон бэ гэхээр энэ бол зүгээр энгийн л нэгэн өдөр байсан. Тэгээд Лорен бол тухайн үед Лорены сарын тэмдэг нь ирчихсэн байсан. Тэгээд сарын тэмдэг нь ирэхдээ нилээн одоо хүчтэй нилээн ихээр ирдэг байсан юм байна л да. Тийм учраас ерөөхдөө ийм одоо супер шингээгчтэй тампон хэрэгэлдэг байсан тухайн үед энэ эмэгтэй маань. За тэгэл өглөөнөөс хойш ер нь би энэ нэг л ийм одоо эвгүй би одоо арзаана гэж ярьдаг штэ тий. Нэг л эвгүй тийм ханаад хүрсэн юм шиг юм мэдрэмжтэй жоохон сулбар байжгаад тэгээ оройн найзаахаа төрсөн өдөрт явсан юм байна. Тэгээ энэ хугацаанд бол ерөнхийдөө одоо нөгөө тампоно бол яг л хэрэглэх ёстой ном журмынхын дагуу 2-3 цагийн хугацаанд бол солиод ингээл хэрэглээд явж ирсэн юм байна. Одоо ханаад төрсэн юм шиг тийм шинж тэмдэг илрээд байсан ч гэсэн найзаахаа төрсөн өдрөлөө очисон чинь найзууд нь харангуудаа шууд бүх ингээд бүр айгүй цонхогоор харагдчихээн те би чинь зүгээр үү гэдэг ингээд шууд найзууд ингээд мэдсэн байна л да. За тэгэл би энэ угаасаа нэлээ эвгүй ер нь л нэг юм халуураад байгаа юм шиг мэдрэмж төржсэн учраас гэрлөөгөө шууд явсан юм байна. Тэгээ замдаа ээж рүүгээ яриа за би гэрлөөгөө явж байна би муу байна гэж хэлээд тэгээ гэртээ очоод гэртээ бол нохотойгоо хойлоо амьдардаг. Тэгээ байж исэн чинь ээж нь нөгөө санаа зовсон учраас цагдаа явуулаад нөгөө шалгуулсан юм байна л да. Тэгээд эхний удаа цагдаа ирэхэд бол Лорен харьцангуй нөгөө босох тэнхэлтэй байсан учраас босоод за би ингээд ханаад үрцэн юм шиг байна. Тэгээ гайгүй хаа гэж хэлээд ингээд нөгөө цагдаа ч гэсэн яваад өгсөн юм байна. Тэгээ түүнээс хойш нэг цаг орчмын дараа 2 дахь удаага цагдаа нар ирэхэд Лорен болон шалан дээрээ ухаалцсан байдалтай. Дээрээс нь маш өндөр халамжтай ийм байдалтайгаар олдсон юм байна. За тэгээд аз олж Лорены амьдардаг байсан байшин бол нөгөө эмнэлэгтэйгээ нэг 5 минут орчмол машинаар явах зайтай. Ерөнхийдөө баг балконоос нь ингээд тэр эмнэлэг нь харагддаг юм зайтай ойрхон байсан учраас азар түргэн тусламж ирэнгүүтээ шууд эмнэлэг рүү аваад явсан юм байна. Дээрээс нь бас нэг азтай зүйл тохиолдсон нь юу вэ гэхээр эхэндээ бол эмнэлэг дээр очисын дараа хүмүүс бол яг яагаад ийм эрүүс харуул залуухан эмэгтэй одоо харагдах тийм ил бэртэлгүй хэрнээ ингээд ийм өндөр халамжтай ингээд ухаан алдаад ингээд байж байгаа юм болоо гэдэг эмчнэр бол яг юм шалтгааныг нь ерөөсөө олж чадахгүй байж итэл аз олж тэр эмнэлэгт энэ toxic shock syndrome-ийн энэ өвчлөлийн талаар туршлагатай нэг эмч байж таарад энэ эмчтэй ингээд уцаар холбогдоод асуусан чинь ингээд биеийн байдлыг шалгаж байгаа. За энэ наад эмэгтэйд чинь тампон байна уугүй юу гэдгийг шалгаадах гээд. Тэгээд нөгөө эмчнэр шалгасан чинь мэдээж нөгөө Лорен маань тампонтой байсан. За тэгээд тампоныг нь аваад тэгээд энээс хойш ерөөсөө эмнэлэг дээр одоо нөгөө бүх процесс нь хийсэн байгаа. За эмнэлэг дээр байх хугацаанд бол Лорен 2 удаа зүрхний шигдээс болсон байгаа. Дээрээс нь бас эрхтнүүд нь ингээд хэсэг хугацаанд ажиллагаагүй болоод биеийн дулаан 42 хүртэл хим хүртэл халуураад ер нь бол ерөөсөө эмчнэр бол тухайн үед юу гэж хэлж ирсэн бэ гэхээр амьд үлдэх магадлал ерөөсөө 1% гэж хэлж ирсэн байгаа гэр бүлийнхэнд нь. Тэгээд за бөө юм болоод ингээд баахан хэмжүүлгээ хийгдээ Лорен маань бол эцэст нь нэг юм сэхий амьдралах тасагт мэдээж бас тодорхой хугацаа өнгөрөөгөө нэлээд удаан байсны дараа Лорен нүдэн нээсэн байгаа. Тэг нүдэн нээсэн чинь эмнэлэг дээр ерөөсөө Лорены таньдаг ойр орчмынхан дээр одоо
хөршүүд нь, найзууд нь, гэр бүлийнх нь ерөөсө бүхэл таньдаг хүмүүс нь бүгдээрээ имлэг дээр Лаурентой бүр салах ёс одоо гүйцэтгэхээр ирсэн байсан гэж байгаа байхгүй аимшигтай. За ухаан орсон сая ерөнхийдөө эцсийн эмчнэрийн дүгнэлт гарсан. Энэ бол юу байсан бэ гэхээр өмнөд урдсанчлан токсик шокинг синдром байсан. За энэ бол юугаар үүсгэгдсэн бэ гэхээр бактерийн халдвараас болоод энэ өвчин үүссэн байгаа юм. За яагаад энэ өвчин Лаурен маань өртсөн бэ гэхээр сарын тэмдэг нь ирчихсэн байсан тийм ээ. Тэгээд эмэгтэй хүний хувьд бол сарын тэмдэг ирсэн үед бидний доод хэсэг за өтрийн хэсэг бол ерөөхдөө маш эмзэг болчихсон байдаг. Гэтэл нөгөө тампон хэрэглээд тампон маань бидний биеэс ялгарж байгаа сарын тэмдгийг шингээж аваад гээлийн хэлбэрт оруулаад хэсэг хугацаанд ингээд тэрийг ингээд барихын тулд маш олон химийн бацуудыг агуулдаг гэж байгаа юм. Химийн бацуудыг нь би дараа нь ингээд дэлгэрэнгүй дурдна. За нөгөө эмзэг болцсон байсан тэр нөгөө өтрийний орчинд чинь нөгөө гадагшлах ёстой одоо сарын тэмдгийн нэгдүгürt гадагшлахгүй хоёрдугаар тэрэн дээрээс нь нэмээд нөгөө дайран дээр давс гэдэг шиг нэмээд маш юм хими хорт байцуудыг агуулсан тампон ингээд бид нар хийчихэж байгаа юм. За тэгээд дээрэс нь Лаурны хувьд бол нөгөө супер шингээгчтэй нэлээд одоо супер шингээгчтэй гэдэг нь өөрөө шингээгчийнх нь одоо төвшин их байна гэдэг бол илүү их химийн байцууд тэр тампонд агуулгдсан байна л гэсэн үг шүү дээ тийм ээ. За ингээд ирэхээр яг тэр хэсэгт бол ерөөсөө нэгэн бактери одоо тэр халдварууд үүсэх бүр маш таатай төгс орчин ингээд бүрдүүлчихэж байгаа юм л да. Яг тэгээд нөгөө өглөөнөөс хойш тэр Лаурен маань биеийн эвгүүцэд ингээд байсан энэ өвчлөл бол аль хэдийнэ яг тэр хэсэгт бол эхэлсэн байсан байгаа байхгүй. Эмчнэр юу хийсэн бэ гэхээр тэр нөгөө биеийн дотор үүссэн байсан халдвар бактериуд бол тусаар дамжаад аль хэдийнэ Лаурны биеэр нь ингээд дарахсан байсан. Одоо энэ өвчнөөс болоод энэ цусны эргэлтэнд тасарсан учраас одоо гангрен буюу энэ эд өвчлөлт бол биед нь аль хэдийн үүссэн байсан юм байна л да. Ерөнхийдөө баруун үлнээс нь эхлээд ингээд энэ эд өвчлөлт нь үүсээд яг Лаурны нүдэн нэхэд бол тэр өвчлөлт нь аль хэдийн баруун үлийг ингээд нилээ идсэн байсан байгаа. Одоо харлаад эхэлсэн байсан гэсэн. Тэр Лаурны амийг аврах цорын ганц одоо арга нь юу байсан бэ гэхээр баруун үлийг нь тайрж авах байсан. Гэтэ ийм сонголт өгсөн байгаа юм. Ер нь бол зөв хөлн ч гэсэн бас ингээд харлаад эхэлсэн байсан хуруунаасаа эхлээд тэгээд хоёр хөлөө хоёуланг нь тайруулах уу эсвэл ингээд нэгийг нь эхэлж тайруулаад зүүн хөлөө ингээд ажиглах уу гэд ингээд асуусан байгаа. Тэгээд мэдээж одоо эн чинь хүн хөлгүй болвол би яах вэ те. Тэгээд дээрэс нь залуу хүн ерөөсөө ингээд бүх юм ингээд нэг өдрийн дотор болоод нүдэндээ чи өөртөө ч ерөөсөө итгэхгүй байсан учраас шууд хоёр хөлөд хариулах бол тийм сонголт хийж чадаагүй. За ямар ч гэсэн нэгэнд өгчсөн байгаа найдваргүй болсон байгаа баруун хөлөд хариулъя гэж шийдсэн байгаа. За баруун хөлөд хариулсанаас хойш Лаурен маань бол 7 жилийн хугацаанд тэрэгэн цэр дээр байсан байгаа юм. Тэгээд энэ хугацаанд бол нөгөө тайруулаагүй үлдсэн зүүн хөлөө ингээд эмчлүүлээд хэдий нөгөө хөлийн хуруу хэсэг болон өсгийн хэсэг нь нэлээд өвчлөөд ингээд өвчлөлт аль хэдийн явагдаад эхэлсэн байсан ч гэсэн нэлээд хүчтэй эмчилгээнүүд ингээд хийлгээд тэр их өвчин зовирыг ингээд одоо найдвараараа тисээд ингээд өнгөрөөсөн байгаа энэ 7 жилийн хугацаанд. Тэгээд энэ үед бол Лаурен бол энэ нөгөө ярилцлага дээр хэлэхдээ өдөр болгон л ингээд амиа орлох тухай боддог байсан гэж байгаа юм. Супер модель хүн байсан тийм ээ. Ерөөсө дандаа ингээд загварын тайзан дээр тэ өөрийнхөө гоо сахнаараа би физиологоор ингээд одоо гайхуулж ингээд ажилдаг байсан. Дээрээс нь өдөр болгон гүйдэг, сакс тоглодог, маш идэвхтэй амьдралтай эмэгтэй байсан гэж байгаа. Тэнгүүд ерөөсө тийм хүн байж байгаад хүлгүй болоод бүр тэрэгцэр дээр сууна гэдэг бол ерөөсө би биш болсон юм шиг санагддаг байсан гэж байгаа байхгүй юу. Тийм учраас өдөр болгон амиа орлого тухай бодоол ингээд байдаг байсан ч гэсэн тухайн үед бол 14-тэй дүүн болон ээж нь бол Лауреныг ингээд асардаг байсан. Тэгэл өглөө болгон ингээд дүүн хамгийн түрүүнд ирдэг байсан гэж байгаа юм. Тэгээд ерөөсөө өглөөдөө нөгөө Лаурен маань усанд ороод ингээд усанд орж шүшүүд орж явах үедээ баян ингээд за би яаж амиа оруулж болох вэ? Яавал би энэ зөвөрөг хурдан дуусгаж болох вэ гэж ингээд баян боддог байсан ч гэсэн би ингээд амиа оруулжвал хамгийн түрүүнд өөрийг нь одоо өгцөн байдалтайгаар олох боломжтой хүн нь бол тэр өөрийнх нь дүүн болон ээж нь байсан гэж байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор өөрийнхөө юм хайртай хүмүүсийг насан туршдаа тийм хэцүү одоо хүнд шарахтай, травматай амьдруулахыг хүсээгүй байсан учраас л би ерөөсөө ингэж өдийг болтол ингэж амиа орлохгүй ингэж амьд үлдсэн тэдгээр өдрүүдэд гэж байгаа юм. Тэгээ тэр бол айгүй тийм сонсоод айгүй хэцүү парт байсан. Тэгэл за нэрэл яг тийм л юм байна гэж бодогдчихсэн. За ингээд гүрийгээд 7 жил гүрийсний эцэс ерөөсөө Лаурен шийдээд за би ингэж тэрэгэнцэр дээр амьдрах бодлол ерөөсөө энэ бол ерөөсөө би бишээ би одоо нэгэнд энэ одоо хөл маань бол найдваргүй бол ерөөсөө хоёулангийн тайруулчих. Тэгээд одоо би хиймэл хөл хийлгээд ерөөсөө хуучнах шигээ биелээ эрхчлөөтэй ингээд амьдрий гэж шийдсэн байгаа юм. За ингээд 7 жилийн дараа 2019 онд Лаурен маань 2 дахь хөлөө буюу баруун хөлөө ингээд тайруулах мэс засалд ороод ингээд бүрэн ингээд одоо 2 хөлөөгөө болсон байна. Тэгээ энэ ярилцлага дээр ингэж хэлсэн losing the first leg gave me my life
and losing the second leg gave me my freedom гэж байгаа. Эхний хөлөө алдснаар би амьдралаа буцааж авсан. Хоёр дахь хөлөө алдснаар би эрх чөлөөгөө буцааж авсан гэдэг. Хөлөөд хоёр хөлөө хоёулангийн хариуцсанасаа хойш болоод хиймэлүүлээ хийлгээд Лаурен маань өөрийнхөө одоо хуучин байсан амьдрал руугаа буцаж орсон байгаа. The Girl with the Golden Leg буюу одоо алтан хөлтэй охин гэдэг нэрээрээ нэлээд алдаршаад маш олон одоо загварын том брэндүүдтэй одоо Vogue сэтгүүлтэй Rihanna-тай бас хамтарч ажиллаж байсан Gucci, Nike гэх мэтчлэн өөр маш олон том брэндүүдийг нүүр царайгаар нь ажиллаад ингээд хэвийн амьдрал руугаа орсон юм байна. За дээрэс нь эмэгтэйчүүд бидний сар бүр зайлшгүй хэрэгэлдэг энэ бидний ариун хэрэгжилж байгаа ариун цэврийн хэрэглэлүүд бүгдээрээ ерөөхдөө ямар их одоо хүний биед хор хөнөөлтөй химийн байцуудыг агуулдгийг, ямар их эрсдлүүдийг дагуулдгийг гэдэг талаар эмэгтэйчүүдэд илүү таниулж түгээх. Дээрэс нь энэ чиглэлийн одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад юм хууль тогтоомжийг одоо өөрчлөх, шинжлэх гэх мэтчлийн ийм иймэрхүү одоо сайн дурын ийм ажлуудыг хийдэг болсон. За энэ эмэгтэйгийн талаар түүх бол ийм байна. Одоо би та надад энэ сэдвтэй холбоотой, энэ түүхтэй холбоотой өөрийнхөө цуглуулсан мэдээллүүдийг болон өөрийнхөө туршлагыг одоо та надад хүргэе. Тэгээ миний хувьд бол тампоныг би нэлийн сүүл хэрэглэж гисэн. 3-4 жилийн өмнөөс л хэрэглэж гисэн. Тэгээд хэсэг бол яг байнга шахуу ерөөсөө нөгөө энгийн ариун цэврийн юм нөгөө юм хэрэглэхгүйгээр далавчтай гэж ярьдаг шээ. Далавчтай хэрэглэхгүйгээр шууд тампоноо хэрэглээд байсан чинь надад шууд хашил өгөөд ихэсэн байхгүй айгу нэг л онцгүй болоод тэгээ би окей за ерөөсөө байн угаасаа хэрэглэж болохгүй байна. Ээлжтэй хэрэглэе гэж бодоо. Тэгээд ерөөсөө зөвхөн би унтахтаа хэрэглэдэг байсан энэ бичлэгийг үзэх хүртэл. Тэгээд энэ бичлэгийг үзснээс хойш окей за ер нь бол энэ TSS буюу одоо энэ toxic shock syndrome гэдэг энэ өвчин болвол маш ховор өвчин. За 100,000-д нэг тохиолдох өвчин заяа. Одоо маш олон юм судалгаанууд байгаа. Миний уншсанаар бол 100,000-д нэг тохиолддог өвчин. Гэхдээ ийм ховор тохиолдог өвчин гээд энэ өвчин бол намайг тарихгүй, таныг тарихгүй тийм ээ. Хинч энэ өвчинд одоо өртөхгүй гэсэн тийм 100% баталгаа байхгүй учраас угаасаа юм ингээд нэг нөхцлүүд нь бүртгэхээр яг ингэж Лаурен тохиолдсон шиг хинт ч тохиолдох магадaltaй боломжтой учраас тийм эрсдлийг би өөртөө үүсэхгүй байхаар шийдсэн. Ер нь бол миний оройдоо ингэж тампон хэрэглэдэг байсан шалтгаан нь те нөгөө энгийн одоо ийм нөгөө далавчтай ариун цэврийг хэрэглээд орон жилийн даван маань одоо цус олжуулахаа муухай олжуулахаа гэж бодож исэн болвол миний аим чухал юм уу тэр ор хүнжлийн даваа чухал юм уу гэдэг юм сонголтыг бид нэр хийх шаардлагатай болж байна гэсэн үг л дээ. За тэгээд тампоны хор хөнөөлтөй холбоотой хийгдсэн маш олон судалгаанууд байдгийм байлаа. Тэгээд би холбоотой судалгаануудыг энэ бичлэгийн линк дээр нь description хэсэг дээр нь оруулж ий линкүүдийг. За энэ өндөр нэг мэдээллийг газ хүргэе. Та надад 30 секунд зарцуулчих. За Италитай холбоотой, Итали сургалттай холбоотой хүмүүс над руу маш их асуулт асуудаг. Тэгээд ерөөхдөө би яг мэдээллүүдээ нэгтгэхэд нэгдсэн байдлаар хүмүүстээ мэдээлэл өгье гэж шийдээд өөрийнхөө вебсайтыг нээсэн байгаа. www.хүрэлчимэг.com гэсэн вебсайтаар ороод та өөрийнхөө нэр болон имэйл хагаа бүртгүүлээрэй. Энэ линкийг бол би одоо бичлэгийн description хэсэг дээр нь бас оруулчихъя. За тэгээд би өөрийнхөө бэлдсэн мэдээллүүдийг таны бүртгүүлсэн мэйлээр нь явуулаад байх болно. Өмнө нь мэйлээ бүртгүүлсэн аль хэдийнэ бүртгүүлсэн байгаа хүмүүс маань төр хүлээгээрээ би бүр тун удахгүй та бүгд рүүгээ имэйлээ явуулаад эхлэх болно. За баярлалаа бичлэг рүү орцгоё. Дийлэнх зах зээл дээр худалдаалагддаг энэ тампонуудад түгээмэл байдаг 6 юм хортой бодисыг би та нарт хэлж өгье. За нэгдүгээрх нь бол диоксин гэж байгаа. Энэ бол тампон хийгээд ашигладаг хөвөн болон цаасан бүтээгдэхүүнүүдийг цайруулахад хэрэглэгддэг химийн бодис. Тампон тэгэхээр цагаан өнгөтэй байна гэдэг бол энэ диоксин гэдэг химийн бодисод бол заавал орсон байгаа гэсэн үг. Энэ диоксин нь хор тавдар үүсгэгч бодис гэж үздэг өгөөд одоо бит хуримтлагдах чадвартай байдаг юм байна. За хоёрдугаарх нь бол хлор. Тампон болон ариун цэврийн хэрэглэх бүтээгдэхүүнүүдийг бас мөн цайруулахад ашигладаг химийн бодис. За гуравдугаарх нь бол пестицид гэж байгаа. Энэ хөвөн ургамлыг ургуулж явахдаа хэрэглэдэг хортон шавж одоо устгадаг юм бодисуд гинэ. Энэ пестицид нь хөвөнд шингэж үлдсэн байдаг. Тампон угаасаа хөвөнгөөр хийгдэж байгаа учраас энэ тампонд бол энэ пестицид байгаа гэсэн үг. За дөрөвдүгээрх нь бол rain гэдэг бодис юм байна. Энэ бол синтетик целлюлозын утас бөгөөд одоо нөгөө шингээлтийг нэмэгдүүлэхийн тулд тампонд ашиглагддаг юм байна. Энэ бид задрахтаа одоо микро юм маш жижиг юм зураас үүсгэж бактерийн халдвар ороход одоо маш юм таатай нөхцөлийг бүрдүүлдэг гинэ. За 5 дугаарх нь болонгууд фталат гинэ. За зөв хэлж гинэ буруу хэлж гинэ. Энэ тампон хийхэд ашигладаг хумцрыг зөөлрүүлэхийн тулд нэмдэг юм химийн бодис гинэ. Одоо бид орохороо биеийн гормоны үйл ажиллагааг алдагдуулдаг юм байна. За 6 дахь нь болонгууд үнэртэн болон үнэр дарагч бодисууд. Зарим тампонууд бол нэг юм
бас үнэртэй тэг үнэр дарах энэ төр юм байцууд агуулдаг болвол энэ дэр нь ерөөсөө арсанд хашил үүсгэх болон гормоны өөрчлөлтийг одоо үүсгэдэг юм байцууд байдаг юм байна. Тэгээд хамгийн гонигтай нь эдгээр байцууд зөвхөн тампонд байгаа мó гэхээр үгүй бидний эмэгтэйчүүд бидний хэрэгэлдэг бүхэл төрлийн ариун цэврийн хэрэглэл бүгдээрээ байдаг гинэ. За хамгийн баё байгалийн гаралтай хоргүй гэдэг ийм ариун цэврийн хэрэглэлүүд болонгууд ийм цэвэр хөвөн даав хөвөн гэдэг штэ тийм ээ. Гэтэл хөвөн хэрэглэсэнд бол пестицид байгаа гэсэн үг гэдэг юм байна. За үүнээс гадна тампон биш байлаа гэхэд аяг удаг штэ ийм сарын тэмдэг ирсэн үед дотроо хийгээд хэрэгэлдэг. Энэ аягын төрдөл бас л мөн адил энд дурддагдсан одоо химийн байцуудын аль нэг нь орсон эсвэл өөр нэгэн химийн байц ингээд заавал орсон байдаг. За тэгэхээр аль ч төрлийн энэ одоо ариун цэврийн хэрэглэлүүд бүгдээрээ адилхан бидний биед хортой юм бол бид нар өөрсдөө яаж хамгаалах боломжтой вэ гэхээр хамгийн нэгдүгээр асуудал нь шээ те энэ бүх юм ингээд мэдсэн байна гэдэг чинь маш чухал. Энэ аягч байсан, тампонж байсан бүгдээрээ ийм химийн байцуудыг агуулдаг юм байна. Энэ химийн байцууд биед орохороо ийм асуудал үүсгэдэг юм байна. Тэгээ хамгийн чухал нь ерөөсөө одоо энэ комент хэсгийг бас энэ бичлэгийг хэрвээ оригиналаар нь үзэх юм бол та нар комент хэсгийг бас шалгаарай. Би энэ бас хамгийн их лайктай бөгөөд хамгийн их анхаарал татсан байсан комментуудыг скриншот хийгээд оруулчих. Энэ нэг эмч коммент бичсэн байгаа. Дээрээс нь бас нэг нэмэгтэй коммент бичсэн байгаа. Ерөнхийдөө энэ хоёрын хэлж байгаагаа санаа нь юу вэ гэхээр энэ бол тампон бол бас хамгийн гол чухал нь бишээ. Тампон ингээд энэ өвчнийг ерөөсө ганцаараа үүсгэж байгаа юм шээ. Дээрэс нь ариун цэврийн хэрэглэлүүдэд байгаа химийн байцууд ч гэсэн яг үнэндээ хамгийн чухал зүйл юм шээ. Хамгийн чухал зүйл нь юу вэ гэхээр сарын тэмдэг ирсэн үед бид нэр гадны биетийг биеийн дотроо оруулаад ингээд гацааснаар тэр бактери үүсэх, ням бактери үүсэх бүр маш таатай боломжийг нь үүсгэж байгаа нь хамгийн гол чухал юм аа. Тийм болохоор ерөөсө хамгийн гол чухал нь бол яг тэр сарын тэмдэг өрсөн үеэрээ өдрийн дотроо юм хийхгүйгээр сарын тэмдэгээ гадагшуулах л одоо хамгийн эрсдэл багтаа аргана гэж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж нөгөө далавчтай ариун цэврийн хэрэглэл бол хамгийн эрсдэл багтаа нь болж таарж байгаа юм. Тэгээд энэ toxic shock syndrome бол зөвхөн бас ариун цэврийн хэрэглэлээр дамждаггүй бас өөр олон бүтээгдэхүүнүүдээр ингээд дамжаад бие рүү биед ингээд халдварлах боломжтой байдаг. Тэгээд мэдээж зарим зайлшгүй чухал тохиолдлуудад одоо аяга байдаг ч юм уу тэр тампон хэрэглэх одоо шаардлага гарлаа гэж бодоход тэрийг аль болох биедээ удаахгүйгээр хамгийн хурдан авах боломжтой үедээ тэр биенээсээ зайлуулах юм бол энэ toxic shock syndrome гэдэг энэ өвчнөөс бас өөрийгөө ингээд хамгаалах боломжтой юм байна гэж байгаа юм. Урд нь та нар маань бас яг энэ одоо эмэгтэй талаар түүхийг нэг хальт сонсч ирсэн байж магадгүй те ингээд тампоноос болоод хөлөө тайруулсан гэсэн гэдэг нэг юм би яг сонсч ирсэн байхгүй. Гэхдээ тэр үедээ юу гэж сонсч ирсэн бэхээр шалтгааныг нь бол тампоно айгүй олон цагаар байлгасан учраас ингэж хөлөө тайруулах эрсдэл хүрж исэн гэж би сонсч ирсэн. Гэтэл яг үнэндээ энэ бол ерөөсөө олон цагаар байлгана уу юу гэдэг бол ерөөсөө асуудал нь биш байсан. Мэдээж олон цаг байлгах тусам илүү өндөр эрсдэлтэй гэхдээ тэр тампоныг бие рүүгээ оруулж ийн гэдэг өөрөө хамгийн том эрсдэл байсан юм байлээ яг үнэндээ. За тэгээд энийг бол ингээд энэ подкастыг үзээд finally ингээд бодит түүхийг нь мэдэж авсандаа би бүр маш их баяртай байгаа. Тэгээд энэ подкастыг сонссон таны өмнөөс ч гэсэн маш их баяртай байна. Тэгээд үүнээсээ шийдвэрлээ ямар ч гэсэн ийм одоо хортой байцыг бид нэр эрүүл мэндэд золин байран ингэж хэрэгэлдэг юм байна гэдгийг ямар ч сан бүгдээрээ мэддэг болоо. За тэгээд өөр бас ямар одоо аюул багтай ийм опшнууд бие сонголтууд байж болж та нар маань комент хэсэгт өөрсдөө туршлагаас хуваалцаарай. Миний хувьд бол ямар ч гэсэн дахиж би тампон үнэхээр зайлшгүй. Айгуу тийм маш чухал ивент биш л бол би ерөөсөө тампон огт хэрэглэхээ болиё гэж шийдсэн. Тэгээд хүн өгсөн байна, хүн хөлөө тариулсан байна гэд байхад би одоо яг ижилхэн зүйлийг нь давтаад байна гэвэл би бүр үнэхээр өөртөө одоо хайргүй хүн болно гэсэн үг үстэй. Тийм болохоор миний хувьд бол би дахиж энэ тампон хэрэг худалдаж авахгүй байхаар шийдсэн. За тэгээд энэ бичлэгийг үзсэн та нартаа маш их баярлалаа. Бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Хэрвээ энэ бичлэгийг хийж байгаа эрэгтэй хүмүүс байвал энэ талаар ойр дотнохоо эмэгтэйчүүдэд хэлж сануулаарай гэж хичээл хөнгөлөн хүсье. За тэгээд энэ бичлэг маань хэрвээ тань таалагдсан бол нэг ч гэсэн хэрэгтэй мэдээлэл өгсөн бол энэ сувгийг маань subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд ерөөхдөө цаашдаа би яг эрүүл мэндтэй холбоотой ерөөхдөө маш олон сэдвтэй холбоотой өөрийнхөө сурч мэдсэн зүйлсийг энэ сувгаараа дамжуулаад та нартайгаа хуваалцаад байх болно. За тэгээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.